За үгүй яа. За ингээр гişүн жоох инээж явах шиг байна. Нэр нь яхан үгээ жоохон ирчийг бууруулаад хэлнэ. Тэгээ би нэг 5 зүйл таны мэдж байгаа нэг 5 зүйлийг зүгээр сануулж хэлье. Байнга ярьдаг байсан. Сайд болохоос өмнө надтай их сайхан харьцаатай байхдаа ярьдаг байсан 5 зүйлийг чи сануулад хэлье. Одоо ч сайхан харьцаатай байгаа л та. За жоохон загнахгүй сонсон шүү. Та төрийн данхар бүтцээ буулгая. Инквер сайда. Тийм үү? Та одоо ингээд урсгал зардал тулчлаа гэдэг шүү дээ. Гэхдээ зоримог хий л та. Тий. Бүр та ингээд одоо урсгал зардал тулчлаа. Энэ санхүүгийн одоо үнэхээр энэ төрийн зарим албан тушаалтнууд үнэхээр санхүүтэйгээ харьцаж чадахгүй. Ямар ч сахилга бат байхгүй. Энийг та зохион байгуулах бүрэн одоо шадар сайдын үед бол боломжтой байгаа шүү дээ. Санхүүгийн сахилга бат үнэхээр одоо бүр 0. Дар гэрээ авч чад тийм үгүй юу? Ийм хүмүүс төрийг авч явж чадна гэхлээр одоо үнэхээр санхүүгийн манад мөнгө байгаа гэдээ одоо та хэлж шүү дээ. Мөнгө боломж байна. Тэгээ хувийн хвшилтэд итгэдэггүй. Хувийн хвшлэрээ юм хэлгэл сураагүй. Өөрсдөө л хийх гээд дайраад байна. Тэгээ тэр нь буун хэл хахуул буун санхүүгийн зөрчил. Би энэ үгийг анх удаа хэлээгүй шүү энэ 2 сайдаа. Би сонгогдсоноос хойш байнга л хэлж байгаа. Хувийн хвшлэхлээр би биш шүү. Би нэгж тендер авч үзээгүй. Авахчгүй, шаардлага байхгүй. Зарим хүмүүс хувийн хвшлэхлээр өөрийгөө ярьж ийн гэж боддог юм. Баах юм бичдэг над руу. Тэгээ гадны хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэрийг дэмжихгүй байгаа хүмүүст одоо маш одоо юу гэдэг юм бэ? Тэр хүмүүсийг ажилуулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ мөнгөний зөв бодлого хэрэгтэй байна. Тэгээ Монгол банк зүгээр улс төрчдийн үгээр ажилдаг байх биш бол байх хэрэгтэй байна. Маш зөв мөнгөний бодлого явуулах хэрэгтэй. Энийг эдийн засгийн хөгжлийн яам зангидах. Гэхдээ би таны мэддэг юм хэлж байгаа шүү. За одоо заах дээр айгуул заалаа. Энэ одоо мэдж байгаа зүйлүүдэд уялдуулаач. Тэгээ би ахаад хэлье. Төрийн данхар бүтцээ бууруулаач. Санхүүгийн сахилга баттай байгаач. Хувийн хвшилтэд итгэж гадны хөрөнгө оруулалтыг хөгүүлэн дэмжиж уул уурхайн бус салбарт экспортын чиглэлд мөнгөний зөв бодлого явуулаач. Энэ Монгол банк одоо энэ улс төрчдийн үгээр биш өөрөө бие дааж үйл ажиллагаа явуулдаг болооч. Тэгээ энийг нь одоо энэ яам нэгтгэж эдрийг. Тэгээд одоо үр дүн гарна шүү дээ. Тэгээ зоримог байх хэрэгтэй ш. Та одоо өөрөө зөндөө олон зүйлүүдийг зөв талаас нь ярьдаг, санаачилдаг. Тэгээ яг одоо сайд болоод хийхэд хэцүү байгаа л да. Тэгээ би дэмжмээр байна. Би энэ сандал суудалтай холбоотой хурал дээр суухгүй байгаа. Яг ийм одоо эдийн засгийн холбоотой хурал дээр би байнга сууж байгаа. Сайда. Сая одоо бүхэл бүтэн бараг 6-7 сар сандал суудал ярьлаа. Би нэг ч хуралд нь суугаагүй. Чааштай суухгүй. За тэгээд хөгжлийн төлөвлөгөө уул нь бол одоо ингээд бүр эрс өөр болох ёстой л доо тий. Та бол надтай нэг ярилцсан яаман дээрээ дуудъя гэд нэг таарахаараа нэг хилдгийг дэ цаашаа харахаар мартчихдаг юм шиг байна. Ой гамбаа нэг ирээрээ л гэдгийг тэгээд нэг хотлаа тэгээд нэг би ч бол юм битчихэл байгаа бол тавцаа бит. За төсвийн доктортой байдлын зөвлөл үндэсний аудитын газраас өгж байгаа энэ дүгнэлт санал зөвлөмж бол ерөнхийдөө 2024 оноос хойш нэг 2 ч удаа явлаа. Тэгэхээр ингээд гаргаж байгаа зарим одоо асуудлууд нь алдаанууд нь дахин давтагдаад байгаа асуудал аягүй харагдаад байгаа. Тэгэхээр одоо бидний өдөртөгч хүмүүсийн хамгийн гол хийхстэй ажил чинь нэг бол төлөвлөгчтэй. Төлөвлөгөө зөв хийж чадахгүй бол бид нэ тэгээд сайн хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр энэ хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр ингээд алдааг дахин гаргаад байгаа энэ яам хариуцсан одоо ажилтнууд дээр бас хариуцлага тооцох тал дээр бас ер нь энэ ажлын хэсгийн ахлагчид бас ер нь цаашдаа яах юм бэ гэдэг дээр бодох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ялангуяа бол усан жамс гишүүний хувьд бол одоо энэ ялангуяа шалгуур үзүүлэлтүүд нэлээд тодорхой чиглэлүүд өгөөд байхад дахин алдаатай орж ирээд байгаа асуудал гарч ирээд байна шүү дээ. Энэ бол энэ ажлыг тухайн хариуцж байгаа хүмүүс нь хийж чадахгүй байна л гэсэн үг.
Тэгэхээр тийм хийж чаддаг хүмүүс ажиллах шаардлагагүй хаа гэж бодож байна. Тийм учраас ер нь жилийн ажлын төлөвлөгөөнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас ажилдаа хандж байгаа хандлага хийсэн ажлынхын чанар дээр үндэслээд хариуцлага тоосдог ийм байх ёстой шүү гэдэг ийм одоо саналыг бол хэлмээр байна. За гишүүд үг хэлж дууслаа.